За тэгээд ямарсан Dreamers нэгдлийн зүгээс зохион байгуулж байгаа өнөөдрийн амралтын өдрийн үйл ажиллагаа сайхан болж байна. Тэгээд одоо ямарсан хэдүүлээ бас нэг жоохон ажил хэрэгч тий санал бодлоо бас агаар сархинд гарч байгаа чөлөөтэй сэтгэж байгаа саналаа хуваалцвал зүгээр хаа гэж бодож байна. Тий Dreamers гэдэг нэгдэл маань яг л одоо ингээд гарааны бизнес хийж байгаа, бизнес хийхээ оролдож байгаа, өөрийнхөө чадвараар явж байгаа ийм залуучууд цуглдсан гэж одоо би бол ойлгоод байгаа. За нэгдэн гэдэг бол эхлэл юм гинлээ. Нэгдсэн хэвээрээ байна гэдэг бол архи цэгэн гэдэг юм. За нэгдлээ хадгалаад ажиллана гэдэг бол амжилт гэсэн. Тэгэхээр бид нар ямар ч нэг нэгдэд авлаа гэдэг бол том амжилт баг. Өмнө стартапууд бол мэдээж тусдаа явсаар өнөөдөр хүрсэн. Тэгээд бас энэ нэгдлийг үүсгэн санаачлаа зохион байгуулад базаад яваад байгаа золоодоо баярлалаа. Энэ нэгдэл бол бүр зайлшгүй. Яагаад зайлшгүй гэхээр одоо Монгол бид нар яг нэг юм ингээд нэхэр хоёр төвшөнд хуваагаад гэж. Улс төр гэхээр нэг хэсэг хүний хийдэг ажил. Тэ? Нөгөөх нь болохоор одоо ингээд хувийн бизнес хийдэг. Үгүй болсон гэж би одоо ойлгож байна. Одоо залуучуудад дунд одоо ингээд бүгдийг харахад бүгдийг таньдаг. Гэтэ ичнээ таньдаг. Машааг ингээд хараад яваад байгаа. Стартынхаа ингээд яваад байгаа. Золоо ингээд байгаа. Энэ залуу энд хийгээд байгаа гэдэг. Бид нар тусдаа байгаад байсан айгүй буруу байгаад байгаа маа л гэж. Одоо яг энэ entrepreneur залуучууд яагаад байгаа вэ гэхээр монголоор дүр асуудал байгаа. Хаа сайгүй асуудал байгаа. Тэр шийдлийг олж байгаа маш мундаг залуучууд зөвхөн тогоон дотроо эргэлдээд бид нэг хамчлаа. Одоо нөгөө Apple, Microsoft-ийн гигантууд ч үндсэндээ гараашнаасаа гараад удаагүй байсан яг энэ үе дээр монголчууд яг л адилхан ийм шатан дээр явж исэн байгаа байхгүй юу? Өмнө яадаг бас нэг бизнес санаа олцоод хүнд ярьдаг, алдчихна гэдэг идэг. Тэ? Одоо ч гэсэн нэг ингээд яа тэр юун дээр ажилладаг гэхээр илүү нөгөө нэг жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс манайх ханддаг юм л та. Тэднэр дээр аюух ажиллагдчих. Яаж нэхэр над нэг санаа би чамд ярих уу яах уу гэж байгаа байхгүй. Ол надад ярьж байгаа надаас бол нэг өрөнгөр болгох гэдэг байгаа шүү дээ. Надад ярих. Зардалгүйгээр ийм борлуулалтыг хийсэн. Борлуулалтын худалдааны салбарын түүхэнд ийм зардалгүйгээр борлуулалт хийсэн түүх Монголын одоо салбарт байхгүй. Нөгөө худлаа нэг хоосон тийм лозингийн маягтай хуулийн заалт гаргачихдаг. Тэгээд тэргүй стартап дээр нөгөө яг дэмжиж байгаа юм дээр яаж бох гэдэг байна. За инновацийн тухай хуулийн дээр ч гэсэн тэр нөгөө гарааны бизнесүүдийг инновац шингээсэн байх юм бол нөөтөөс татвараас хөнгөлний зэрэг юм дажих залтууд байж байгаа байхгүй тийм. Гэтэл тэр нөхрийг инновац шингээсэн юм а гэдгийг хэн нотолж хэн гэрчлэх өгөх гэдэг байна. Энэ нэг даатгалж байхгүй тийм. Нийгмийн даатгал байхгүй тийм зээл авах гэхээр стуучлаар олж байгаа байхгүй юу. Одоо ингээд залуучууд бас ингээд өөрсдөнд тулгарч байгаа проблемууд ярьж штэ. Тэгэхээр энэ дээрээс нэг харахаар залуучууд бид нар бас өөрсдөө сурах хэрэгцээ шаардлага маш байгаа. Бизнес хийхэд зүгээр нэг толгоонд нь гоё санаа явах гэж ороод ирэнгүүт тэрийг хийчихнэ гэдэг бол биш. Тэгэхээр маш их тэр салбараа судлах, бизнес хийх ур чадвар буюу санхүүгийн, хүний нөөцийн, менежментийн тий олон ухаануудад одоо суралцах хэрэгтэй байгаа. Тэгээд энэ доллар зөвхөн бүүстэнд тий спонсорд постэнд ингэж гарч байгаа байхгүй. Хөрөнгө оруулалт нэтворктой холбох. За тэгээд залуучууд өөрсдийн айгүй гарааны бизнес гэдэг сэтгүүдээр нэгдээд community болоод нэг нэгээ дэмждэг, тусалдаг, туршлагаасаа хуваалцдаг юм айгүй гоё болчихсон байхгүй тий. Нэг л алдалгүйгээр бид нэр аль болох хурдан энэ технологиг ашиглаад энэ стартапуудыг бизнес болгох шаардлагатай. Би бол яг ингэж бодоод байдгийн. Тэгээд 30 жилгүй авч тендер зарлцдаг. Нөгөө тендер зарлахаар чи стартапууд нөгөө тендерт нь шалгуурыг хангаж орохгүй байхгүй тий. Тэгээд энэ дээр зүгээр манай IT-ийн салбарын хувьд бол яг энэ нэг бодлогыг ингээд зангидсан, тодорхойлсон юм яам ч юм уу. Энэ төрлийн захиргааны байгууллага бий болоод энэ маань өөрөө энэ бизнесүүдийг дэмжиж ямаар байгаа байхгүй. Би одоо залуучууд ингээ хийж бүтээж чадчихээн. Өнөөдөр ингээл зүгээр л харуулхад энд гэр тент те бидний арт байгаа. Гэр тент энэ Kickstarter-аас бүр $101,000 урьдчилан захиалга авчихсан залуучууд байж байна. Дөрөв дэх жилдээ орж ийн стартап гээд одоо экосистем гээд жижиглэг худалдааны экосистемийг байгуулах ажлыг 4 жилийн өмнөөс эхэлсэн.
За стартапын технологи дистракт бизнес модель гэж байдаг. Маш олон бизнес моделийн төрлүүдийн үнэгүй бизнес моделийг одоо гол загвараа болгож эхлүүлсэн. Өөртөө санаачлаад өнөөдрийн кампингийн зохион байгуулсан гишүүд маань өөртөө логогоо зохиож өгсөн. Ингээд хүмүүсийн өөртөөх нь оролцоог ингэж бий болгож хийсэн өнөөдрийн хамгийн том юм гайхалтай зүйл. Тэгэхээр энэ нь юу харуулж байна вэ гэхээр биднэрт яг ийм нэг дуу хоолойгоо нэгдэх, хамтрах, одоо биенийхэн бүтээгдэхүүн үйлчлэгийг ядаж худалдаж авах, те бие нэгэ дэмжих ийм орон зай ер нь ингээд аюул дутагдaltaй байна гэдэг. За тэгвэл байгууллага цаашдаа энэ салбарын think tank бодлогын байгууллага болоод төрт энэ одоо нөлөөллийг бий болгодог, өөрсөндөө хэрэгтэй байгаа тэр шийдвэрүүдийг гаргуулж чаддаг ийм одоо хамт олон болёо л гэж байгаа. Тэгээ энэ дээр хамгийн богино хугацаанд бид нэр яг энэ COVID-19 биднэрт ямар ч тооцоолоогүй одоо тийм хүнд нөхцөлийг бизнесүүд яаж амьд үлдэхүү гэдэг нэг тийм кейс дэлхийд даяар бий болсон. Тэгвэл өнөөдөр Монгол бизнесүүд, Монгол стартапууд, Монгол энэ бүтээгдэхүүн үйлчлэгээ гаргаж байгаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид яаж амьд үлдэх юм бэ гэвэл бид нар нэгдэж чадсанараа тэгээд төртөөгөө илүү ойр ажилласнараа тэр хэрэгтэй шийдлүүдийг гаргаснараа амьд үлдэж чадах юм байна гэдэг энэ шийдэл эндээс ингээ харагдаад байна. Тэгэхээр бид нар дуу хоолойгоо тустай биш нэгдэж ингэж хүргэснээрээ маш олон одоо зүйлсийг авчдах юмаа гэд судалгаагаар ингээд үзэхэд манай одоо энэ судалгаанд 200 гаруй компани оролцоход бараг 70-80% нь инновацийн хуулинд энэ гарааны бизнесүүд нөөтөөс чөлөөлөгддөг, дотроос чөлөөлөгддөг, одоо гайлын дотроос чөлөөлдөг хэн ч мэддэггүй. Тэгэхээр өөрт нь бид нар бас асуудал байгаа хгүй. Тэгэхээр илүү одоо энэ нөгөө нэг шийдвэр гаргагчтайгаа хамтарч ингэж ажиллах нь илүү бас тий энэ хуулиа мэддэг байх нь илүү чухал юм байна. Нөгөө талаас хуулиа таниулах нь чухал юм байна. Хууль гарлаа хажуугаар нь одоо заавал дүрэн журмууд нь гарч иж хэрэгждэг шүү дээ тий. Тэгэхээр хамгийн түрүүнд бид нэр ойрын хугацаанд яг одоо энэ цаг үед бол ерөөсөө энэ гарааны бизнесийг бүртгэлжүүлэх журам энэ хамтын офисын журмыг батлуулах нь ойрын 10 хоногийн бараг 14 хоногийн ажил гэж үзээд байгаа. Тэгчих юм бол энэ хэдэн компаниуд маань бэлэн патенттай хүмүүс маань шууд одоо нөөтөөсөө чөлөөлөгдөн, татраас чөлөөлөгдөн гэдэг бол маш том одоо ийм боломжийг олгож байгаа юм болов уу гэж бодож байгаа. Эндээс цаашлаад бол хөгжлийнхөө эрхлэн шатанд яваа ирээдүйд өсрөнгөө одоо өсрэлттэй хөгжил үзүүлэх боломжтой компаниг стартап гэдэг байгаа байхгүй. Манайд болохоор хууль нь ингээд амсын нэг маш нарийнхан болгоцсон. Тэрнгээр нь нэвтэрч гарахад бол айгүй хэцүү. Одоо энэ ангид дээр бол яг энэ хуулийн ангиллыг яг бариад явах юм бол Ubicap бол стартап буюу гарааны компани биш болчихж байгаа. Юнгууд байгаа чиглэл нь болохоор Монголд одоо IT-ийн компаниуд зөндөө мундаг байна гэдэг чинь. За та хэд маань бол стартапаа яаж дэмжих вэ? Стартапаас төрийн дэмжлэг гэдээ ярьж байна. Тэгэнгүүт яг одоо хөлөө олцсон ажиллаж байгаа IT-ийн компаниуд одоо дөрөв төр IT-ийн Бат тамирын ярьж байгаа тэр нэг 80 доонд монголчууд залуучууд компьютер хийчихэд байхад одоо балгаараас нөгөө компьютерыг худалдаж аваад төрөнд дэмжээгөө аахгүй. Дэмжигдсэн байсан бол тэднээс компьютерыг явуулчихсан. Одоо яг тэрэн шиг жишээ манай төр өөрөө айгүйх IT-ийн бүтээгдэхүүн хийлэгдэг. Маш их мөнгийг төлдөг. Гадны төслүүд бүрүүж хэрэгждэг, төс хөөсч санхүүжүүлдэг. Тэгэнгүүт ийм их мөнгөний ерөөсөө ихэнх нь тэр одоо Солонгосын засгийн газрын тусламжийг л орж ирэхэд Солонгос компаниуд орж ирэл LG, Samsung-ууд бүх том гэрээнүүдийг аваа явчихдаг. Тэгэнгүүт энэ дээр манай Мосо ганц яриад байгаа юм. Монгол компани одоо Мосогийн юутай гэж яриад байгаа. Гэхдээ Мосо гэдэг нь чухал. Яг Монгол компани ямар нэг хэмжээгээр тэр гадны ажлуудад оролцуулъя гэдэг тийм юу тавьж байгаа. За яалтч хүчтэй дуурайд яг энэ стартап гэдэг нэрлээд байгаа гарааны бизнес нэрлээд байгаа тодорхой түвшинд хүрсэн байсан ч хамаагүй яг энэ хувийн хвшиж байгаа залуучууд нэг дээр юм ирсэн. Одоо өөр хаач байж бүгдээр маш хүчтэйгээр төрийн ордон чуулганаа хийдэг ч нөө хийх шин. Би зөвхөн энгийн жишээлбэл Солонгос руу би зөвхөн такси очиж судлаа явж байхад 1700 такси компанитай 255 мянган такси нээж олоочтой гэж. Амар том комьюнити байна. Тэгээ бүгдээрээ 20 албан хуваагддаг ч бас энэ тийм хуваагдсан. Гэхдээ нэгтцсэн. Нэгдлийн болохоор ямар такси конференц гэдэг нэрсэн. Тэгэл аваачил тэргүүнээ аваачаа парламентын гишүүнээ сонгоцсон. Тэгээ бүх лобби гэж байгаа. Солонгост Uber байхгүй. Uber байхгүй. Энэ бол хууль ус гэж хэлээд стандартаар нь боогод өөрсдийнхөө солиушныг тэг какао mobility какао нь өөрөө тэн дээр 96% барьдаг болсон. Яг энэ шиг бид нэг ингээд зөвхөн би өөрийнхөө жишээн дээр хэлж байгаа ч гэсэн
шийдлүүдийг бид нар гаргаа явах хэрэгтэй. За UBK гэхээр баг онд ерөнхийлөгч анх хэлжсэн нэг оюунлаг толгойг дэмжиж гэдэг. Оюутлогоо биш оюунлаг толгой илүү чухал гэдэг. Тэр нэг бодлогыг л төрд оруулмаар байна. За тэргүүлэх эхлээл тавьсан гэж үзэж байна. Одоо энд ингээ Copstar бас байж 40 компани ингээд нэгдсэн бас хуршаал тий. Тэгээд бид нар төртэй хамтарч бас ажиллах тий. Дуу хоолой өргөх гэж байгаа хувьд өмнөх юмнуудыг ингээд судлахаар бас ингээд нэг юу ч хийгээгүй бол биш. Тэд нар чинь гол нь энэ ойлгохгүй байхгүй. Энэ чухал юм аа тий. Ноолуураас илүү одоо уул уурхаагаас илүү чухал гадагшаа экспорт хийх ийм олон одоо бүтээгдэхүүн үйлчилгээ байна гэдгийг хөрсөн дээр бууж мэдгүй байгаа учраас энэ хуулийг бас хөрсөн дээр буулгаж чадахгүй байгаа. Тийм учраас энэ салбараа таниулах ажлуудыг бид нэр өөрсдөө хийх ёстой. Дов даваа шаардлагууд ажилтны дөрөвдүгээр хувьсгал дээр бол яг технологийн энэ бүх юм чинь зэрэг явагдаж байгаа. Бусад хувьсгал бидрийг орон сууцнд орохоос өмнө болоод өнгөрцөн байсан те. Тэгээ канвер одоо бүх тэр одоо аж үйлдвэр хувьсгалууд бүгд явцсан байсан. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын яг энэ гараан дээр бол бүх юм бүр ингээд жимхэнэ их орончоор дотоодынхон үйлдвэрлэлүүдийг муу байж болох нь Uber шиг UBK байхгүй байж болох. Гэхдээ ашиглаад байвал бид нар Uber л болох. Дэмжээд байвал бид нар Uber жил үйл ажиллагаа явуулсан MCS Mobicom за магадгүй манай Маяра ч юм уу. За эсвэл хин нэг компани байлаа гэдэг яг адилхан хууль бидэнд үүсгэж байгаа. Тэгээ тэр нь бол ерөнхийдөө бас аюу хэцүү байгаа юм л да. За ялангуяа өөдрөхгүй биднэрт дутагдж байгаа юм юу вэ гэхээр энэ мэдлэгийн менежмент, мэдээлэл энэ бүгд биднэрт дутагдж байгаа. Би өөрөө чиг бол маш зөв аян гэж бол бодож байна. Бид одоо ялангуяа залуучууд бид энэ нийгмийг болохгүй байна гэж ярих биш, бид өөрсдөө оролцох хэрэгтэй. Яг бол тэр дээр сууж байгаа хүмүүс бидрийг бол ойлгохгүй, бидний нөхцөл байдлаар амьдарч үзээгүй, бид нар шиг улаан гараараа одоо ганцуу сумдаад ингээд малтаад юм хийж үзээгүй хүмүүс байхгүй. Үдсэн нь бол цөөхөн байгаа. Тийм ч төлөө тэнцэж байгаа хүн өөртөө тийм итгэлтэй байж чаддаггүй. Бас хэлж байгаа үг нь бусдад бас хүчтэй бас чаддаггүй. Тэгээд олон өндөг тэгээ омгоо ирэх. Ядаа мөнгөөр үзүүлээд байна. Тэгээ ингэж тэгээ